Өглөөний мэнд сайхан өглөө байна. За өнөөдөр өглөө Uber-тэй гараагүй. Одоо шууд нэг барилгын ажил руу явж байна. Өнөөдөр их гоё юм ин гэсэн барилга дээр очиод үзүүлээ. Лайк дараарай, subscribe дараарай. Фэшн дээр ирсэн өчигдрийн хийсэн ажил чинь энийг янзалсан. Энийг янзалсан. Энийг цэмтэлсэн. Тэгээ нөгөө чулуу молоо шороо мороо баахан хог байсан тэрийг цэвэрлсэн. Энийг ингэж янзалсан. Дээрээс нь энийг янзалсан гэт. Өнөөдөр болохоор байшингийнхаа гадна талыг pressure washer-аар угаагаад одоо жишээлбэл энэ минь нөгөө байгаа ийм унах гэж байгаа юмнуудын бүгдийг нь унгаагаад энэ минийг ингэж цэвэрлээд будахад бэлэн болгоно. Байшингийнхаа гадна талыг будах ёстой. Одоо энэ нэр нь шүү дээ. Эднийг бүгдийг сайхан цэвэрлээд будахад бэлэн болгоно. Хөдрөхөөс өмнө байшингийнхаа гадна талыг будаж гоё болгохноо. За цог ахаараа ирээгүй байгаа юм чи. Энэ чулуун дээрх шороо мароо шүүрдээд байж идэв юм. Одоо ерөөсөө нэг 2-3 минутын дараа ирнэ гэсэн. Эрэхтэй нэг чиргүүл авчирч байгаа гэсэн. Тэгэхээр чиргүүлээ ийшээгээ парклах хэрэгтэй. За энэ дээр нөгөө нэг баахан хогнууд ачих юм байна да. Төмрийн хог, чулуу молгоо те. Одоо энэ блок топи мапи тэр бүгдийг ачих юм байна. Чиргүүлж авах ингээд дали тавьчихсан чинь айгүй хүнд парнууд орж ирээд нөгөөх нь ингээд тавингууд гусаж яваад уртлаа цөмөлж эвдэлчих гээд байгаа юм шиг санагдаад ямар ч гэсэн нэгэ тэгшлээ тавив. Парнууд амар хүнд байна. Энэ жижигийг сая гаргаж ирэх гэж хоёлоо хараа гэж гаргаж ирлээ. Эндээс бараг 2-3 дахин том парнууд байгаа байхгүй. Тэд нар л хамгийн хүнд байна. Тэгэхээр энэ тэгшгэн газар ямар ч гэсэн тавьчих. Одоо хамаагүй дэвшчихсэн. Одоо энэ минь бол амар хүнд байгаа байхгүй. Энэ хүнд парыг дийлдгүй. Амар хүнд. Доор нөгөө нэг тэргээ хөвтүүлээ тавьсан чинь баг тэрэг нэвтрэх чинь яах гэж. Энийг ингээ бүтээр нь дийлэхгүй болохоор нь секшнийг салгах гэж ийм юм дээр тогтдсон юм байна. Ингэж салахгүй л уус дийлэхгүй байгаа юм чи. D4-ний парнуудын тайлж авч байна. D4-нэр юм штэ. За энийг яагаад тайлж авч байна вэ гэх юм бол ерөнхийдөө энэ чинь 23 оны хуучин байшин учраас бүгд параар халдаг байсан. Тэгээ одоо болохоор бүгдэнд нь нэг хитинг систем тавьчихсан. Орчин үеийн AC хитинг. Тэгэхээр энэ парнууд нь хэрэггүй болчихж байгаа. Энийг төмрийн хогон дээр авчиж өгнө гэсэн үг. Энэ нөгөө талын рүү цааталтаа нэг унтлахаар үгүй. Энд ч баг 2 ч унтлахаар гарахаар. Дээврийн өрөө шүү дээ. Гурвалжин дээвртэй. Арай намхан гэсэн үг. Энд чинь бас нууц өрөө шүү дээ.
За одоо юу хийж байна вэ гэхээр power wash. Нэгээс байшингийнхаа гадна талыг нь угаад тэгэхээр гоё болно. За эпойтер өнөөдөр үдээс өмнө энэ их олон хүн ширмэн төмөр фармуудыг зөөж зарим нь 2 давхраас зарим нь бодволоос тэр чиргүүлдээр ажиллаа маргааш ушаахад гэдэг ямар ч зүйл дотроо зай талбай гаргасан ажиллаж. Тэгээд бичлэгийг цог хийж юм. Ягаад гэвэл эпо ажил хийхгүй цог ажил хийгээд эпо бичлэг хийгээд юм гэсэн. Эпогийн хот бичлэгийг зургийг оруулсан. Тэгээд power wash хийж энэ башиг дээрээс та хуудаад хуучин бодог мөрдөг апортога бодлын угаагаар энэ дахиж бодлоо битэн болгоод түрээ угаасан хөрхөн бодож юм ба. Бодогнууд нь хуулраад гоё болж байгаа юм. Одоо дээрэс нь ингээд жиг дөнгөөр бодчих юм бол бүр байх. Энэ хэсгийг арай хийж амжаагүй л. Харахад зугаатай юм шиг өртөө бас их цаг авдаг ажил шүү. Одоо хойтлын зүүн талтай нугаач боллоо. Сайхан цоохор хаус болсоо тэгээд нэг нэг зүйл бодсон да. За баяртай. See you tomorrow. За өнөөдрийн ажил дууссан гэрлүүгөө ярих гэж байна. 31 минут. Энэ удаад зогсож байгаад төгсгөлөө хийчихье гэж бодож байна. Тэгэхгүй бол явж явах жоохон эвгүй бэлээ. За өнөөдөр цалингаа авсан. Тэгтээ нөгөө кашер нь авч байгаад ингээ харуулъя гэж бодсон чинь дансаар авчлаа. Тэгээд $450 авсан. Өнгөрсөн 7 хоногийн нөгөө 3 өдөр ажилласан мөнгө. Тэгэхээр өдрийн 150-аар ажиллаж байгаа гэсэн. Ягаад гэвэл би ямар ч туршлагагүй учраас хамгийн бага цалингаар ажиллаж байгаа. Тэгээд явандаа нөгөө цалин нэмэгдээд $200 болоод дээшлээд ингээд явах бах. Бас нөгөө YouTube дээр ирсэн комментуудад хариулъя. За 1-7 хоног таракаар яваад 1-7 хоног Uber-ээр яваад аль нь илүү мөнгө болох вэ гэсэн мэт мэдээж тарак болно. Өмнөх бичлэгүүдийн маань таракны бичлэгүүдийн маань үздэг хүмүүс бол ойлгож байгаа мэдж байгаа бах тий. Харьцуулаад үзээд би угаасаа 2-3 жилийн өмнөөс таракаар иймэрхүү олж иймэрхүү зарлахтай байна. Тэгээд засварууд нь ийм гарч ийм ашигтай байна гэх мэтчлэн бүгдийг ил болгоцсон байгаа. За тэрэн дээр нэг юм нь болохоор би хувийнхаа зардлыг ил болгоогүй. Хувийнхаа зардлыг бас ил болгочихоор арайч түмач юм болчих юм болов уу гэж бодоод тэ. Тэгэхээр ерөнхийдөө бол ажилтай холбоотой тэр зардлууд бол бүгдээрээ миний өмнөх бичлэгүүд дээр байгаа шүү. Тэрийг үзээрэй. За тэгээд айгүй олон хүмүүс бие бодорой ямар их ажилт юм бэ гэсэн байлээ. Би ч гайгүй. Одоо манай ихнэр баг 3-4 ажил зэрэг хийгээд яваад байна. Дээрээс нь хүүхдүүдэд тэкэрлэн. Тэгээд яаж болгоод идэм байгаа мэдэхгүй шүү дээ. Амар л ачаалттай байна. Гэтэ яг хуу иймэрхүү байдлаар ингэж ачаалттай бэжж мэдээж амжилтанд хүрэх бах. Мэдээж амархан өсөж дэвчнэ гэж юу байх вэ? Тэгээд хэцүү байгаа ч гэсэн энийг давсны дараа бол амжилтанд хүрч л таараа. За дараагийн комент намайг юу хэн гэдэм бэ? Хэдэн настай юм бэ гэсэн байна. Намайг инх болт гэдэг. За Эбо гэж дууддаг. 35 настай.
Дараагийн комент нь болохоор өдрийн 8 цагийн нойроо авч чадчих гин үү? Тэрийг яаж зохицуулж гин вэ гэсэн. Ер нь бол чадахгүйгаа. Гэхдээ аль болох 8 руу дөхүүлж авахыг хичээж байгаа. Орой гэртээ хариж явах их тунтахыг хичээж байгаа. Тэгээд нэг за нэг 9-10 маруу гэд унтчих юм бол өгдөө бол нэг 3:30 гэж босоод уцсанд орчоод өдрийн идэх мэдэх юмнуудаа бэлдээ. Тэгээд нэг 4:30 мөч гээл ажилдаа гараа явж байна. За энэ удаагийн комментууд бол нэг иймэрхүү байна. За айгүй их хүмүүс коммент бичиж байгаа, лайк дарж байгаад баярлж байгаа шүү. Тэгээд цаашдаа ч гэсэн үргэлжлүүлээд лайка дараад бас сонирхолтой гоё комментууд бичээрэй. Тэгээд тэр болгонд чинь хариулаад явах гэж чинь. Гэхдээ YouTube дээр коммент бичиж болохгүй байгаа бол нөгөө Google аккаунт байхгүй гэсэн үг. Тэгэхээр Google аккаунтаа Gmail хаягаараа холбогдож нээгээд коммент бичээрэй. Бас subscribe дараарай. Маргааш хэмжлэгээр эргээд уулзъя. Түр бай.